Улсын хурлын хаврын ээлж чуулганы өнгөрсөн 7 хоногийн нэгдсэн хуралдаанаар Монгол улсын 2014 оны төсвийн тодтголыг хэлэлцээд эцэслэн баталсан бөгөөд харин хэлэлцэж амжилтгүй үлдсэн зарим хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийг энэ 7 хоногийн мягмар гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж шийдвэрлэхээр болсон юм а. За үүний дагуу улсын хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 8 асуудал хэлэлцэхээр болсон юм. За үдээс өмнөх хуралдаанаар гаалийн албан татвараас чөлөөлөх, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, за гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хэлц хэсэх асуудлыг хэлсэн юм а. За засгийн газраас энэ сарын 13-ны өдөр нэг яралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан эдгээр хуулийн төслүүдийн хэлц хэсэх асуудлыг төсвийн байнгын хороо 5 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн юм. За жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортлж байгаа таныг төхөөрөмж сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дахин сэргээж үйлчлэх хугацааг 2.5 жилээр буюу 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах зохицуулт хийх үүднээс засгийн газраас энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан юм а. За чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн хэлэлцэх хэсгийг дэмжсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүнийг 44 нь буюу 80% нь, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг 81.8% нь, за гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нийт гишүүдийн 88.9% нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын хороонд шилжүүллээ.